Арсыг цайруулан өнгийг нь сэргээж, сивх нөсөө толб, батганы дараах сорвиг арилгаж, илүүдэл тосыг бууруулан нүхжилтээс ангижрахыг хүсэж байвал арьс арчилгаанда niacinamide-ыг нэвтрүүлээрэй. Энэ удаагийн арьсан арчлын видеогоор би та нартай арьс арчилгааны суперод болох витамин B3 буюу niacinamide үүний арьсанд үзүүлэх нөлөө болоод энэ идэвхтэй орцыг агуулсан өөрийн ашиглаж үзсэн зарим бүтээгдэхүүнүүдийн сэтгэлдээ хуваалцах гэж байна. Хэрэв миний сувагт аль хэдийн subscribe хийсэн байгаа бол шинэ видеонд тавтай морил, харин энэ видео та нарын үзэж байгаа миний хийсэн анхны видео бол сайн уу? Намайг Ану гэдэг. Би өөрийнхөө YouTube сувгаараа дамжуулан арьс арчилгаа, хувийн санхүүгийн төлөвлөлт, ерөн төлөвлөлт, цаашлаад аялал, технологи зэрэг яг өөрийн сонирхсон сэдвүүдийн хүрээнд боловсролыг дэмжих зорилготой видеонуудыг бэлтгэн хүргэдэг байгаа. Хэрвээ энэ төрлийн контентууд таалагддаг бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг даруул намайг шинээр видео оруулах болгоно notification очиж байх юм шүү. За энэхүү видеоны ихэнд хэлэхэд би арьсны эмч биш, арьсны эстетишн биш, харин зүгээр өөрийнхөө боловсрол мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор судалж үзсэн зүйлсүүдээ энэхүү видеон дотор багтаан та нартай хуваалцж байгаа юм шүү. За ингээд niacinamide-ийн тухай ярилцгаая. Арьс арчилгаанд niacinamide гэж нэрлэгдэж байгаа энэ идэвхтэй орц нь бидний бие махбодод яг байгалаасаа байдаг орц бөгөөд хоол боловсруулалтын шатанд бол нэлээд ихээр ашиглагддаг төрлийн амин дэм юм. Видеоны эхэнд хэлж байсанчлан niacinamide буюу витамин B3 нь яг хүнсний чиглэл рүү ороод ирэхээр niacin гэж нэрлэгддэг бөгөөд carbohydrates буюу нүрс ус төрөгчөөс яг эрчим хүч гарган авах процесст ашиглагддаг төрлийн амин дэм юм. Яг арьс арчилгаанд бид ихэвчлэн niacinamide гэдэг нэрээр нь нэршин ашигладаг ч гэсэндээ яг энэ идэвхтэй орцыг витамин B3, niacinamide мөн никотинамид гэж нэрлэгдсэн байдаг. Хэрвээ энэ нэршлүүдийг бол өөрөөр нэрлснээр харах юм бол ер нь бүгдээрээ эцсийн дүндээ адилхан зүйлийг хэлж байна гэсэн. Тэгэхээр niacinamide-ыг бол 2020 онд арьс арчилгааны өнгө төрхийг өөрчилсөн идэвхтэй орц гэж бол нэрлэдэг. Ер нь 2020 оны хамгийн суперод хамгийн олон нэрэнд дурддагдсан арьс арчилгааны идэвхтэй орц болов уу гэдэгтээ бол хинч марахгүй байж магадгүй. Видеонийхэнд хэлж байсанчлан арьсны өнгийг сэргээн, нүхжилтийг багасгаж, илүүдэл тосыг бол бууруулна гэд хэлээд үзэхээр яг итгэхийн аргагүй маш олон өргөн хүрээний давуу талтай идэвхтэй орц юмаа гэсэн ойлголтыг бол хараарт өгсөн байж магадгүй. Яг үнэндээ тийм ч утгаараа niacinamide-ыг бол арьс арчилгааны супер од гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр арьсанд үзүүлэх нөлөөг бол niacinamide хэрвээ арьс арчилгааны бүтээгдэхүүн дотор багтаасан хэлбэрээр бол ашиглах юм бол үндсэндээ 6 янзын нөлөөг арьсанд бол үзүүлдэг. Нэгдүгээрт арьсыг цайруулан нөсөө толбыг бүдгрүүлэх үйлчилгээтэй байдаг. Учир нь niacinamide нь яг бидний арьсанд өнгө өгч байгаа меланины үйлдвэрлэлийг дарангуулдаг юм. Ер нь меланин нь бидний арьсны өнгийг тодорхойлж байгаа, үсний өнгийг тодорхойлж байгаа энзим байгаа. Харамсалтай нь яг байгалаасаа энэ энзимийг ялгаруулж байгаатай зэрэгцээд наранд магадгүй удаан явсан нарны хидягаан туянаас арьсаа хамгаалаагүй улмаас бидний арьсан дээр сивх нөсөө толбууд нэлээд тодорч гарч ирдэг. Учир нь арьс чинь өөрийгөө хамгаалах зорилгоор меланин гэх энзимний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг учраас иймэрхүү хүчин зүйлсийн улмаас арьс чинь ингэж цоохортож өнгө нь бол хувирах магадлалтай байгаад байдаг. Niacinamide-ыг бол хэрглэж эхэлснээр арьсан дахь кератины үйлдвэрлэл нэмэгдэж улмаар арьсны зузаан бол илүү нэмэгдэж орж ирдэг. Ингэснээр энэ нь улмаар цаашаад меланины үйлдвэрлэлийг багасгадаг учраас арьсыг цоохортож, сэвгтэж гэж нөсөө толб үүсгэхээс хамгаалдаг байгаа юм. Аль хэдийн үүсч гисэн байгаа үед ч гэсэндээ энэ меланиныг ингэж тархаа арьсыг эргүүлэн цайруулахад нөлөөлдөг. Нэгэнт л яг өнгийг тархааж ингэ цайруулан арьсны өнгийг сэргээх зориулалттай байгаа бол энэ нөлөөлөл нь альва батганы дараах сорвижилтад ч гэсэндээ сайнаар нөлөөлнө гэсэн. Учир нь яг бид нар өөрсдөө арьсаа үрвсүүлсэн буюу ерөөхдөө батг гарсны дараа үлдсэн улаан өнгөтэй болоод ерөөхдөө борлж өгсөн байгаа сорвиудыг бол арилгах гэж нэлээд уддаг шүү дээ. Тэгэхээр яг энийг дэмжих процесс энэ толб сорвиг бол арилгах процессыг ч гэсэндээ niacinamide нэлээд их дэмжиж өгдөг байгаа юм. Ингэснээр хэрвээ арьс арчилгаанд магадгүй niacinamide-ийг нэвтрүүлэх юм бол нөсөө толб арилгах процесс ч гэсэндээ хурдтайгаар үргэлжилнэ. Хоёрдугаарт хувираа шилтийг бууруулан арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Яг арьсны хөгшрөлт гэж яваад үзэхээр илүү арьсны дах
чихтэй илүү холбоотой болж орж ирж байгаа юм. Учир нь яг арсны чихийг хангалттай сайн хадгалж булбраа булцгар байлгаж эхэлснээр арсан дээрх одоо хөгшрөлтийн шинж тэмдгүүд буюу ер нь хялгасан үрчлээ магадгүй арай гүн үрчлээнүүд бүдгэрч өгснөөр хөгшрөлтийн эсрэг үйлчлэгийг үзүүлж байна гэсэн үг. Тэгэхээр niacinamide-ийн тухайд яг арсны өнгөн хэсгийн хамгаалалтын бүрхүүлийг бол дэмжиж өгдөг. Англиар бол skin barrier гэж нэрлэдэг. Монголоор бол би арсны хамгаалалтын бүрхүүл гэж нэрлэж байгааг харсан, арсны хоригч гэж нэрлэж байгааг харсан. Үндсэндээ skin barrier-ыг нь дэмжиж өгснөөр энэ нь яг арс өөрийнхөө гүнээс усаа алдахаас сэргийлдэг. Яг niacinamide нь арс нь яг өнгөн давхаргын тэр ус хадгалах давхаргыг дэмжиж яг тэр усаа өөртөө ингэж барьж үлдэх багтаамжийг нэмэгдүүлж өгснөөр арсны хуурайшилтаас сэргийлж явандаа улмаар энэ нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах болоод урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Хөнгөндөв хэлбэрийн батганаас урьдчилан сэргийлэх болоод арилгахад ч гэсэн niacinamide-ыг ашиглаж болдог. Учир нь niacinamide нь өөрөө бактерийн эсрэг болоод үрвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Яг батга гэж яг юу юм бэ гэдээ ухаад агаад үзэх юм бол үндсэндээ энэ нь өөрөө үрвсэл гэсэн үг. Тэгэхээр яг үрвслийн эсрэг үйлчилгээтэй ийм төрлийн орцыг ашиглах нь хөнгөн хэлбэрийн батгатай тэмцэхэд сайн нөлөөтэй гэсэн үг. Хэрвээ бусад одоо батганы төрлүүдийн тухай болоод тэр өөрөөр төрлийн батган дээр ашиглахад боломжтой идэвхтэй орцуудын тухай мэдмээр байх юм бол би энэ талаар тусад нь бас видео хийж байсан гэдгийг сануулъя. За тэгэхээр яг niacinamide-ийн тухай зөвхөн микробын эсрэг болоод үрвслийн эсрэг нөлөөтэй байхаас гадна илүүдэл тосыг бууруулах үйлчилгээтэй байдаг учраас бас л батга болоод үрвсийг улам бүр өдөөж байдаг энэ илүүдэл тосхийг бууруулж өгөх замаар батгатай болол тэмцэж байна гэсэн үг юм. Өмнөх үйлчилгээний тайлбар дээр дурдж байсанчлан niacinamide бол илүүдэл тосыг бууруулах үйлчилгээтэй байдаг учраас нүхжилтийн эсрэг үйлчилгээтэй идэвхтэй орц гэж нэрлэж болно. Яг нүхжилт гэдэг маань бидний нүүрэн дээр байгаа ихэвчлэн хамгийн их тослогддог хэсгүүдээр бол тодорч гарч ирдэг. Нүхжилт нь өөрөө яг үхэгдсэн арс болоод илүүдэл тос хуримтлагдан бөөгнөрсний улмаас бидний нүүрний одоо энэ нүхс өвөд томорч харагдахыг бол нүхжилт гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр илүүдэл тосыг удирдах өгөх замаар, бууруулж өгөх замаар niacinamide ажилладаг учраас нөгөө талаасаа нүхжилтийн эсрэг үйлчлэгийг гэсэндээ үзүүлдэг гэсэн үг. Niacinamide-ыг салицилын хүчил буюу salicylic acid нөгөө талаасаа BHA төрлийн хүчилтэй хослуулан хэрэглэх нь нүхжилтийг огцон бууруула зогсохгүй арсыг илүү толгор болгож өгдөг ийм овон товонтой биш нэгэн жигд болгож өгдөг нь бол илэрсэн юм байна. Тэгэхээр хэрвээ яг энэ төрлийн асуудалтай тулгарч байгаа яг нүхжилтийг арилгахыг гэж бодож байгаа эсвэл магадгүй арсаа илүү жигдлээ гэж хүсэж байгаа хүмүүс арс арчилгаанда niacinamide-ыг салицилын хүчилтэй хамтдхан хэрэглүүл зохимжтой байдаг. За үүн дээрс нэмээд хэлэхэд niacinamide бол өөрөө арс арчилгааны бусад идэвхтэй орцуудтай хослуулан хэрэглэхэд нэлээд тохиромжтой орц юм байлээ. Ямар нэгэн өөр идэвхтэй орцтой харшлаад байдаггүй, арсанд ямар нэгэн тийм харшил өгөөд байдаггүй учраас бусад одоо идэвхтэй орцуудтай сайн хоршиж ажиллаж чаддаг учраас юм нэмэлт орц байдлаар ашиглахад хамгийн зохимжтой идэвхтэй орц юм байлээ. Улаасан арс эсвэл rosacea гэдэг яг арсны төрөлхийн улаалтыг намжаахын тулд мөн niacinamide-ыг ашиглаж болдог. Бидний арс ихэвчлэн эмзэгшсэн тохиолдолд голчлон skin barrier буюу арсны хамгаалтын бүрхүүл гэмтсэн байх нь бий. Тэгэхээр skin barrier-ыг niacinamide өөрөө дэмжиж, эмчилж өгдөг учраас энэ арсны улаалтын эсрэг нөлөөллөгчсөндөө үзүүлдэг гэсэн үг. Цаашлаад яг rosacea буюу төрөлхийн энэ улаалт нь яг эмчлэх ямар нэгэн бүрэн дүүрэн эмчлэх аргагүй боловч niacinamide-ыг ашигласнаар арсны өөрийн чинь хамгаалтын бүрхүүл зузаарч ер нь арай намжих тэр улаан нь арай ингэж тархах боломжийг бол бүрдүүлж өгдөг юм байна. Англиар бол free radicals гэдэг, монголоор бол чөлөөт радикалууд гэж орчуулад байгаа. Агаарт байгаа энэ радикалуудын нөлөөний улмаас бидний арс хамгийн хурдтайгаар хөгшөрч байдаг. Тэгэхээр яг чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант орцуудыг бол ашиглахыг зөвлөдөг бөгөөд хамгийн энэ чиглэлд хамгийн идэвхтэй ашиглагддаг идэвхтэй орц бол витамин С байдаг. Витамин С хэдийгээр яг хөгшөртийн эсрэг энэхүү антиоксидант үржлэгээнүүдийг үзүүлж байгаач нэг гим нь маш тогтворгүй байх нь бий.
ашиглаж эхлээд тун удалгүй шаарлаад оксидчих тохиолдол байдаг гэдгийг та нар анзаарч байсан байж магадгүй. Харин niacinamide-ийн хувьд яг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй дээр витамин С-тэйгээ харьцуулахад маш тогтвортой учраас арьсанд чи ямар нэгэн тийм сөрөг харшлах нөлөөг үзүүлдэггүйгээрээ давуу талтай. Тэгэхээр чөлөөт радикалуудын эсрэг антиоксидант үйлчлэлийг магадгүй арай тогтвортой идэвхтэй орцоос авахаар хайж байгаа бол niacinamide энэнд тохиромжтой байж болох юм. Арсны хүчил шүлтийн харьцаа буюу pH-ийн түвшин гэдэг ойлголтыг та нар сонсож байсан байж магадгүй. 1-ээс 14 гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигддэг бөгөөд 1-ээс 7-гийн хооронд, 6-гийн хооронд бол тухайн бүтээгдэхүүн болон идэвхтэй орц нь хүчлэлэг 7 байх юм бол харин сармаг 8-аас дээшээ 14 хүртэл бол шүлтлэг гэсэн ангилалд бол багтаж байдаг. Бидний арс яг цаанаасаа яг төрхөөсөө бол 5.5-аас 6.5 орчимд бол хэлбэлзэж байдаг юм байна. Харин niacinamide-ийн тухайд сармаг буюу яг pH 7-гийн түвшинд байдаг учраас арьсан дээр бол хэрэглэхэд ямар нэгэн тийм харшил бол өгөөд байдаг. Төрнөөс хойш энийг ямар ч олонтой хэлв. Тэгэхээр ямар нэгэн сөрөг нөлөөг бол үзүүлдэггүй учраас бусад өөр бүтээгдэхүүнүүдэд хоршуулан хэрэглэхэд маш хялбар. Тийм ч учраас арьс арчилгааны дэглэмдээ niacinamide-тай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд маш хялбархан байдаг. Нин ялангуяа pH-ийн түвшин 7 учраас магадгүй хүчлэлэг бүтээгдэхүүнүүдийн араас буюу витамин С эсвэл ретиноидуудынхаа араас хэрэглэхийг бол зөвлөдөг. Учир нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зөв дарааллын тухайд бол хамгийн шингэнээсээ хамгийн өтгөн рүүгээ явуулахыг зөвлөдгийн дээр нэмээд pH-ийн түвшин ч гэсэндээ хамгийн хүчлэлгээсээ хамгийн шүлтлэг рүүгээ дөхөх байдлаар хэрэглүүл илүү давуу талтай гэж үздэг. Би өмнө нь бас яг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зөв дарааллын тухай видеог ч гэсэндээ хийж байсныг та нарт энэ хэсэгт мөн сануулъя. Тэгэхээр pH-ээр нь ангиллаад зөв дарааллыг тодорхойлж байгаа үед niacinamide-тай орцыг иймэрхүү байдлаар бол нэвтрүүлнэ. Миний хувьд өнөөдрийг хүртэл niacinamide-ыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг зөвхөн серумын шатанд ашиглаж байсан бөгөөд нийтдээ 4 өөр бүтээгдэхүүнийг туршиж үзэж байж. Тэгэхээр би өөрөө хуурай энгийн дүү арьстай хүн. Тэгэхээр надад хамгийн таалагдсанаас нь эхлээд хамгийн таалагдаагүй хүртэл нь эренбэлвэл энэ 4 бүтээгдэхүүн яаж жагсах бол. Тэгэхээр өөрчлөлт энэ 4 бүтээгдэхүүнийг ашиглаж үзээд төрсэн сэтгэлээсээ та нартай хуваалцъя. Niacinamide орцыг агуулсан миний ашиглаж үзсэн серумүүдээс надад хамгийн таалагдсан нь Натурийн брендийн Niacinamide serum 12% plus zinc 2%. Би өмнө нь Натурийн брендийн гаргасан нийт 5 серумын ревюн дээрээ энэ бүтээгдэхүүнийг онцгойлон дурдж байсан. Яг хэрвээ мэдгүй бол Натурийн бол яг YouTube дээр байдаг Mixed Makeup гэдэг сувгийг үүсгэн байгуулсан Susan Yara-гийн хамтран үүсгэн байгуулсан брендийн бүтээгдэхүүн. Яг энэ niacinamide бол яг Натурийн брендийн best seller буюу хамгийн олон зарагддаг серумээр нь тодорсон. Тийм байхаас ч аргагүй юм бэлээ. Учир нь угаасаа би яг арьс арчилгаандаа niacinamide-гүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй нь дээр яг ийм мэдрэмжийг надад хамгийн анх өгсөн бүтээгдэхүүн бол яг энэ байгаа. Анхнаасаа бол үйлдвэрээс эрэхтэй ийм памптай ирдэг нь яг өөрийнх нь энэ бүтээгдэхүүний давуу тал гэж хэлж болно. Өөр тийм дропper ч юм уу тийм дусаагууртай байх нь хэдийгээр аятайхан харагддаг байж болох ч хэрэглэхэд хамгийн эвтэйхэн хэлбэр нь бол яг ийм памп байгаа гэдгийг бол онцлох нь зүйтэй байх. За яг бүтцийн хувьд аваад үзэх юм бол Натурийн энэ бүтээгдэхүүн илүү гээлэн маягийн бүтэцтэй. Гэхдээ шууд утгаараа гэл гэд хэлчихэд арай зохимжгүй. Gel cream гэсэн texture буюу тийм бүтэцтэй бүтээгдэхүүн байдаг штэ. Тэднэртэй харьцуулахад илүү тийм хуурай арьсанд маш хурдан шингэх зориулалттай ч юм шиг. Миний яг арьсан дээр хэрглэж байхад хэдийгээр би урд нь маш их хэмжээний серум, тонер, за витамин С зэрэг ерөөхдөө бас усрахагдуу усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрглэчихсэн байсан ч гэсэн араас нь ингээд арьсан дээр суугаад байлгүй маш хурдтайгаар гой шингэж өгдөг. Түрхсний дараа яг арьсандаа хурж үцхэд ямар нэгэн тийм наалтамхай мэдрэмж бол төрөөд байдаг. Огт наалтахгүй гэж байгаа юм биш. Гэхдээ тийм наалтаад байдаггүй. Жохон айгу наалтамхай чанар нь маш бага. Дээрэс нь хүрсний дараа арьс тийм гүлгэрдүү. Магадгүй баг силикон төрөгчгсөн юм шиг л тийм мэдрэмжийг өгдөг. Гэхдээ энэ өөрөө бол дотроо силиконгүй. Niacinamide-ийн 12% агууламжтай дээр яг цайр буюу цинкний 2% агууламжтай. Энэ хоёр орцыг яг нэрэнд нь
нэршилт нь бол оруулж өгсөн ч гэсэндээ үүнээс гадна гиалураны хүчил буюу hyaluronic acid бидний арсыг бол усалж идэг хамгийн өргөн ашиглагддаг болж ирж байгаа орцуудын нэгэн дээр витамин Е ч гэсэндээ агуулж өгсөн учраас арсанд ч хэрэгтэй идэвхтэй орцууд ч гэсэндээ энэ бүтээгдэхүүн маш их байгаа гэж одоо хэлж болно. Дараагийнх нь өмнөд Солонгосын I'm From branding rice serum. I'm From-ийн бүтээгдэхүүнүүд яг юм жижиг коллекцоор нэг орц дээр бол тулгуурлан гарч ирж байдаг. Тэгэхээр rice serum бол яг тэдний rice коллекцид нь сүүлд шинээр нэмэгдсэн хоёр бүтээгдэхүүний нэг нь rice serum, нөгөөх нь rice cream гэж нэмэгдэж орж ирсэн. Хэрвээ та нар I'm From-ыг өмнө мэдчихсэн бол rice toner бол маш олонний хүртээлд хүрч хүмүүст маш их таалагдсан бүтээгдэхүүн болж чадсан. Надад ч гэсэндээ тэр одоо бүтээгдэхүүн нь тестрээр нэргэлж үзэж байгаад ч хүртэл таалагдаж байсан. Тэгэхээр яг тийм байсан учраас rice serum бол гарахад яг туршиж үзхийн сан гэдэг нууцхан сэтгэл надад төрж байлаа. Тэгэхээр яг энэ удаагийн видеон дээр дурдж байгаа энэ дөрвөн серумын ердөө зөвхөн rice serum нь яг Монгол улсаас албан ёсны эрхтэйгээр худалдаж авах боломжтой цорын ганц бүтээгдэхүүн нь учраас магадгүй үзэж байгаа хүмүүст энэ нэлээд таалагдаж магадгүй юм гэж бодлоо. Beauty Secrets цэгийн менежер бол зарагдаж байдаг. Тэгэхээр яг савлгаан дээрээ niacinamide-ийн орцтой ч юм уу тиймэрхүү мэдээллийг бол өгөөгүй байгаа ч бусад нөгөө яг Inkey-List буюу орц найрлагуудыг шүүж гаргаж ирдэг вебсайтуудаас харах нэ rice serum дотор niacinamide-ийн 5% агуулмж бол байгаа юм билэ. Тэгэхээр үндсэндээ rice serum нь будаанаас гаргаж авсан niacinamide-ийн агуулмжтай гэсэн үг. Тэгэхээр мөн л адилхан сав баглаа боодлын хувьд бол надад таалагддаг хэв маягаар хийгдсэн. Тэр нь шилэн савтайн дээрээсээ памп буюу ингэж шахуурга хэлбэрээр бол гаргаж ирдэг учраас хэрэглэхэд маш хялбархан тэгээд илүү хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглээд байхгүй бүтээгдэхүүнүүдийн нэг юм шиг санагдсан. За бүтцийг нь аваад үзэх юм бол харин арай хөнгөн санагдаж магадгүй. Яг л одоо натурын мэх шиг ийм гээлэн дүү маягийн бүтцтэй боловч гeel нь илүү хөнгөн гeel үлээ. Би яагаад чин өмнөхөөс илүү хөнгөрөхгүй болов уу да гэж таамаглаж байхад миний одоо надад агүй сонирхолтой тийм surprised болсон гайхшруулсан зүйл бол энэ rice serum-ийн арсанд яг шингэх чадамж гүн шингэх чадамж нь маш өндөр юм байлээ. 5% агуулмжтай учраас илүү усрахаг суурьтай орцууд бол илүүтэй байсан болов уу гэж таамаглаж болно. Сав баглаа бодол дээрээс нь харах нэ энэ бүтээгдэхүүний 73% нь rice water бил rice bran water гэдэг будааны тэр гадналын хайсыг дэвтээсэн усыг бол ашигласан учраас ягтлцгүй арсан дээр төрөхөд маш гүн нэвтэрч байгаа нь бол ойлгомжтой байх бах. Би ихлэд энийг витамин С-ийн араас бол ашиглаж байсан. Dear Clarice витамин С-ийн араас бол ашиглаж байсан. Тэгээ ашиглаад үүсгэхэд яг өмнөх витамин С-ийнхаа нөлөөллийг улам бүр дэмжиж байгаа юм шиг бүтээгдэхүүнийг илүү гүн шингээгээд байгаа юм шиг мэдрэмж бол төрүүлж байлаа. Гэхдээ бас яг илүү энгийн арьс арчилгаатай байя гэж сонирхож байгаа хүмүүст энэ серум илүү таалагдаж магадгүй. Магадгүй хэрвээ арьс арчилгаанд витамин С ч юм уу, ретиноид ч юм уу олон янзын идэвхтэй орцыг ашиглах сонирхолгүй илүү нэг юм байгалийн гаралтай гэж хэлээ л да. Natural. Иймэрхүү орцуудыг сонирхдаг хүмүүст бол хэрэгэлдэг цор ганц серум одоо ганцхан серум бол ашиглая гэж бодож байгаа бол энэ арай зохимжтой байж магадгүй юм. Гэхдээ яг идэвхтэй орцын найрлага нь арай бага гэдгийг анхааруулan сануулъя. Гэхдээ хэрэглэхэд айгүй амархан. Дээрээс нь Монголоос албан ёсны эрхтэйгээр маш хурдтайгаар өөрлөгөө хургуулan авах боломжтой. Тэгээ хэрэглэхэд арьсан дээр маш таатай байсан учраас хоёр зэрэг бэлэгдэжээ. Glossier брэнд ч гэсэн niacinamide болон цайрын агуулмжтай серум гаргасан бөгөөд үүнийгээ super pure гэж нэрлэдэг байгаа. Миний ашиглаж үзсэн niacinamide серумүүдээс миний хувьд хамгийн шинэн гэж хэлж болно. Ер нь бол сав баглаа бодолд нь болж худалдаж авсан ч гэж хэлэхэд бол үгүйсэхгүй. Яагаад тэгэхээр урьдчилан өөр ревюнуудыг бол уншиж байхад миний сая өмнө нь дурдсан хоёр серумээс бол илүү давж гараад байхаар зүйл байхгүй юм байна гэдгийг нь бол мэдэж байсан боловч харалтаа хөөхөн байгаа үстэй сав баглаа боодлын хувьд. Тэгэхээр шилэн савтай учраас барихад айгүй гоё тийм luxury буюу тийм тансаг мэдрэмжийг өгнө. Харин дээдлийнх нь dropper ч гэсэндээ бас илүү тийм гоё юм
арьс арчилгаа гэдэг тийм мэдрэмжийг бол төрүүлж өгч магадгүй юм. Гэхдээ миний хувьд яг иймэрхүү дроппертойгоор ашиглах нь үргэлж нэг тийм жоохон төвөгтэй болгоод идэг юм шиг, жоохон унгаач яах вэ гэж бодох жоохон айх мэдрэмжийг бол надад өгж байдаг учраас би ийм дроппер надад тийм ч ихээр бол таалагдаагүй. Гэхдээ сав багла бодлын хувьд айгүй хөөрхөн болгож байгаа гэдэгтээ нь бол санал нэгдэж байна. Тэгэхээр энэ доторх найрлагын хувьд бол niacinamide-ийн 5% агуулмжтай юм байлээ. Өөрөөр хэлбэл rice serum-тай бол ижил агуулгатай гэсэн үг. Тэр утгаараа яг 5% агуулмжтай зүйл дээр шууд энийг гол од орцсон niacinamide цайр гэж бичих нь магадгүй жоохон сул байж болох юм. Гэхдээ Glossier брэндтэй бас энэ айгүй уялдаа холбоотой болж ирж байгаа. Glossier өөрөө нэг тийм та нар аль хэдийн баг зарим тийм футбол гинэ тэрийг инчсэндээ футбол болоод юм малгайтай нэг ягаан цамцыг харсан байж магадгүй. Гэх мэтчлэн айгүй хайп ихтэй брэнд. Тиймч болоод яг арьс арчилгаагаа дөнгөж эхлүүлж байгаа залуучууд ч юм уу тэдэрт яг Glossier брэнд хүрч чадах юм шиг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн өөр брендing niacinamide ашиглахгүй бол яагаад Glossier-тэй хөтлөгдөж тэр брэндтэй хөтлөгдөж арьс арчилгаагаа сайжруулж болохгүй гэж тэр утгаараа энэ серум бас хэрэглэгдээд байх юм болов уу гэж бол таамаглаж байна. Тэр утгаараа давуу тал нь. Гэхдээ өнөөдөр одоо энэ видеон дээр дурдж байгаа серумүүдээс энэ бол хамгийн үнэтэй. Илүү Glossier гэдэг брэндэд нь сонирхож бол магадгүй энэ серум та нарт таалагдаж магадгүй. За гэхдээ энэ серумын өмнөх серумуудаас ялгаатай байсан нэг зүйл нь texture буюу бүтцэн шал өөр. Гээлэн гэдэг бүтцийг дараагийн шатанд аваатсан юм шиг. Яг ингээд гарн дээрээ дусаагаа ч юм уу үсгэд маш шингэн байхын дээр түрхэхэд нэг тийм усархаг, тосондоо усархаг. Гэхдээ бас яг тос биш. Тийм бүтэцтэй. Серумлэг гэж тайлбарлахад арай хөнгөн, тосорхог ч юм уу одоо усан гэж тайлбарлахад арай хүнд бүтэцтэй. Яг ийм texture, ийм бүтэц хүмүүст хэр таалагдахыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ магадгүй тослог арьстай хүмүүст сонирхолтой байж магадгүй. Энд дурдж байгаа бүтээгдэхүүнээс хамгийн наалтамхай, англиар бол tacky гэж хэлдэг. Наалтамхай чанар нь хамгийн өндөр, миний ашиглаж байсан серумуудаас хамгийн өндөр бүтээгдэхүүн. Тэгэхээр яг үр дүн энийг ашиглаж байгаад яг niacinamide-аас хүлээж исэн үр дүн эннээс бол гарахын хувьд бол гарах байх. Гэхдээ 5% агуулмжтай учраас арай удаан гарах байх. Тэгэхээр үнийн хувьд бол хамгийн өндөр үнэтэй гэдгийг дахин сануулмаар байна. Би тэгээд тусдаа яг Glossier-ийн бусад супер гэдэг одоо нэртэй нөгөө хоёр серумыг гэсэн авсан гиалуроны хүчилтэй болоод витамин C-ийг нь авсан. Хамгийн эхлээд niacinamide-ыг нь туршиж байна. Ер нь яванда Glossier-ийн 3 супер серумуудыг нэгтгэсэн нэг ревю видеог бас тусад нь бас хий гэж бодож байгаа. Тэр сонирхолтой байх юм бол магадгүй тэрийгээ доор комент рүү илгээгээрэй. Окей, дараагийн бүтээгдэхүүн рүү оръё. The Ordinary-ийн niacinamide 10%, zinc 2%. Энэ бол яг намайг niacinamide гэдэг орцтой хамгийн анх танилцуулж байсан бүтээгдэхүүн. Би яг niacinamide-ийн тухай хамгийн анхны видеогоо хийж байхдаа ч гэсэндээ ер нь энэ бүтээгдэхүүний тухай голчлон ярьж байсныг бол та нар санаж байж магадгүй. Англиар бол affordability гэдэг, монголоор бол хамгийн одоо худалдан авах чадамж хамгийн сайтай бүтээгдэхүүн гээл та. Дурдж байгаа бүтээгдэхүүнээс хамгийн хямд нь. Тэр ч утгаараа бас яг Ordinary бүх хүнд бол хүрэхэд айгүй эвтэйхэн байдаг баг. Ер нь Ordinary брендийн гол давуу тал бол тэрэндээ харьяалагдаж байдаг. Хэдийгээр The Ordinary намайг яг niacinamide гэдэг орсод танилцуулж байсан ч анх яг энэ орцыг бол ашиглах, одоо өөрийн арьс арчилгаанда нэвтрүүлэх урам зориг хүслийг бол өгж байсан боловч би цаашдаа бол энэ серумыг бол дахин худалдан авч ашиглахгүй, бусад ч гэсэндээ худалдан аваарай гэж бол зөвлөхгүй гэж боддог. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ингээд ашиглах тусам явандаа бидний үзэл бодол бол өөрчлөгддөг шүү дээ. Анх яг энийг ашиглаж байхад надад маш их таалагдаж байсан ч тэрнээс хойш би энээс илүү дээр найруулгатай formulation буюу яг найруулах процессууд нь илүү сайн бүтээгдэхүүнүүдийг туршиж үзсэн болохоор жишээ нь энэ хоёр болохоор яагаад буцаад яг энэ рүү эргэж орно гэж боддог. Нэмээд The Ordinary-гийн нэг том дутагдал би юу вэ гэхээр яг зохимжтой хэмжээгээр хэтрүүлэн биш шүү. Яг зохимжтой хэмжээгээр яг серумын шатанд хэрэглээд ингээд ашигласны дараа араас нь чийшрүүх тос түрхээд, нарны тос түрхчээд нүрээ будахад будаг хуураад байдаг. Ер нь будагч биш, чийшрүүх тосч тэр нарны тосч тэр нүрээс ингэж бөмбөрч унаад байдаг. Би тэг яг бөмбөрч унаад харна өөр ямар ашиглаж байгаа бүтээгдэхүүнд байна гэд нэгээр нь хасаад ингээд туршиж үзээд яваад байхад яг гол
хэрэгтэй гол хэргийн эзэн бол Ordinary-гийн энэ бүтээгдэхүүн байсан. Тэгээ хайгаад үзэхэд зөвхөн надад ч биш өөр хүмүүс ч гэсэндээ яг энэ Niacinamide-тэй serum нь яг тийм нөлөөг арьсанд бол үзүүлээд байсан юм байлээ. Тэгэхээр араасаа бүтээгдэхүүн дээр нь ингээд суулгаж өгдөггүй нэг том дутагдaltaй. Гэхдээ Niacinamide-ийн яг 10% агуулмжтай байдаг учраас яг энэ идэвхтэй орцынхон арьсанд үзүүлэх нөлөөгөө бол үзүүлэх байх. Гэхдээ араас нь өөр бүтээгдэхүүнүүдтэй ингэж уялдахдаа бол яг Ordinary-гийн энэ бүтээгдэхүүн жоохон сул юм байлээ. Сая дурдсан өөрийн ашиглаж үзсэн Niacinamide-тай эдгээр серумүүдийг бол би бүгднийг видеоны доор тайлбар хэсэгт бол холбоод өгсөн байх болно. Тэгэхээр хаанаас авах вэ гэж тодруулах сонирхолтой байх юм бол видеоны доотлын тайлбар хэсгийг нээж үзээрэй. Niacinamide-ийн хувьд бол ийм байна. Яг арьс арчилгааны супер од гэгддэг энэ идэвхтэй орц та нарт яг арьс арчилгаандаа нэвтрүүлье гэдэг шийдвэрийг гаргахад хүрвүү юу гэж бодож байна. Тэрийгээ доор комментээр хуваалцаарай. Мөн түнчлэн Niacinamide та нарын арьсанд ямар нөлөөг үзүүлсэн бэ? Мөн Niacinamide орцыг агуулсан ямар бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэж байв? Та нарт таалагдсан уу? Тэр сэтгэлээ ч гэсэндээ комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгэхээр миний сувг subscribe хийгээгүй байгаа бол мөн энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараарай. Арьсан арчлын видеогоор мөн дараагийн видеогоор нь хөндөөлөхийг хүссэн сэдвүүд байх юм бол мөн ямар идэвхтэй орцын тухай ярилцмаар байна. Тэрийгээ ч гэсэн видеоны доор комментээр үлдээгээрэй. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун удахгүй эргээд уулзъя.